За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За ингээм миний YouTube суваг дээр Tokyo харуулц цааш шинэ контент баняг одоо эхлэхэд бэлэн болсон байна. За энэ контентоор дамжуулж та бүхэндээ би Монгол болон гадаад орны соёлын ялгаа, зам түнчлэн 18-аас 25 насны залуучуудад дэлхийн өнцөг булмарт байгаа залуучууд юуг алдаж, юуг онсон, ямар туршлага хуримтлуулж байгааг бид нар тэдгээр залуучуудаас юу суралцаж авах боломжтой вэ гэх мэтчлэн маш сонирхолтой зүйлсүүдийн талаар та бүхэндээ хуваалцах болно. Тэгээд яг одоо эхний зочинтойгоо хамтдаа сууж байна. Эхний зочин маань манай Тамкан их сургуулийн олон улсын харилцааны сурагч Сорхон маань оролцож байна. За сайн байна. Тэгээд гэсэн юуны төрөнд энэ контентын хамгийн эхний зочин болж байгаадаа их баяртай байна. Би Тамкан сургуулийн олон улсын харилцаагаар одоо 4-р курст орно. Сорхон маань анх яагаад 50-нд ирэхээр шийдсэн бэ? За анх бол 50-нд ирэхэд хамгийн нөлөөсөн юм бол манай ах гэж боддог. Манай ах болохоор 50-нд одоо доктор сурдаг. Тэгээд сураад 10 гаруй жил болж байгаа энд байгааж. Тэгээд ер нь жоохноос л ер нь 50 гэдэг газрыг мэддэг байсан. Тэгээд манай ах бас ингээд 50 сурахын боломж байна. Тэгээд тэтгэлэг авах бас боломж байна гэдэг. Тэгээд би угаасаа яг гадаад сурах гэж бодож байсан. Тийм учраас тэгээд яг бүх боломж бололцоонд бүртэл 50-ыг сонгосон. За Сорхон маань бас 50-ны засгийн газрын тэтгэлгээр суртдаг байгаа тийм. Энэ талаараа ер нь ямар шалгууруудтай байсан бэ? За 50-ны засгийн газрын тэтгэлэг болохоор яг 2 үе шаттай байсан. За тэгээд хамгийн ихнийх нь бол мэдээж нөгөө нэг заавал бүрдүүлж өгөх ёстой материалуудаа бүрдүүлж өгөөд за тэгээд тэндээсээ ингээд дүн мөн ерөнхий ингээд байдлыг харж агаад яг хэсэг бүлэг хүмүүсийг тэнцвүүлээд тэгээд ярилцлаганд ордог. Тэгээд ярилцлаганд болохоор яг сурах хэлээр ордог. Би болохоор нөгөө англи хэлээр сурдаг. Тэгээд яг англи хэлээр ярилцлага өгсөн. Тэгээд хятад хэлээр сурж байгаа хятад хэлээр ярилцлага өгөөд тэгээд ярилцлага өгсөний дараа яг ингээд тэтгэлэгт болохоор ерөнхийдөө нэг 10 гаруй хүүхд тав, 15 дотор хүүхд тавдаг. Тэгээд 11 юм уу 13 янз бүр авдаг юм билээ. Тэгээд яг миний орсон жил болохоор нэг нийт 150 гаруй хүүхд материал өгсөн байсан. Тэгээд тэнцэнээс яг нөгөө хариун гарахтаа 2 хариу гардаг байхгүй. Эхний хариуны үчигсэн ингээд хүлээлгэнд нэг хэдэн үчигсаагаар биччихсэн. Тэгээд миний болохоор яг хүлээлгэнд орсон байсан. Тэгээд бас амар азар тэнцэн гэх юм уу. Тэгээд яг хүлээлгэн ингээ яг нэрсийн дараалалаараа ингээд орд юм билээ. Тэгээ өмнө нь яг тэнцүү хүмүүс тэрээс сургуулиас солисон бол 50 сурхаа болцсон бол тэгээ тэд нар ингээд байхгүй болонгууд хүлээлгэн ингээд дараалалаар нь оролдог. Тэгсэн чинь яагаад азтай байсан бэ гэсэн чинь нөгөө миний бүртгүүлсэн жил болохоор нөгөө нэг бас өөр газруудаас тэтгэлэг зарлагддаг. Тэдрэн зарлагдаагүй. Тэгээ ганцхан боловсролын яамаас зарлагдсан байсан. Тэгээ тийм болохоор азарч гэх юм уу нөгөө нэг тэтгэлгийн боловсролын яам 5 хүүхд нэмээд авсан. Тэгээ минийхээ нэг хүлээлгэн 4-т байсан. Тэгээ яг ингээ азар багтаж байгаа. Тийм биш тий. За Сорхон анх яагаад Тамканыг сонгоорсон бэ? Тамкан ирээд юу нэг ямар санагдсан бэ? Тамкан болохоор 50% хувийн сургууль. Тэгээд нөгөө хувийн сургуулиуд дундаа номер 1-т жагсдаг. Тэгээд ялангуяа бизнес юм олон улсын харилцаа талаараа илүү нөгөө алдартай болохоор Тамкан сонгосон. Тэгээд манай Тамкан нөгөө нэг манай ялангуяа манай департамент олон улсын дипломат олон улсын харилцаа гэдэг мэргэжил. Тэгээд манай департамент ялангуяа аюул олон гадаад оюутантай. Тэгээд гадаад оюутнуудаас гадна гадаад багш нар их заадаг. Тэгээд дандаа нөгөө англиар ордог болохоор гадаад багш нар ихтэй. Тэгээд тэр нь аюул таалагдчихсан. Тэгээд тэр шалтгаанаас олж энэ сургуулиас сонгосон. Тэгээ угаасаа нөгөө нэг англи хэлээр сурна гэхээр нөгөө бакалаврт англи хэл сурна гэхээр 50-ны үндэсний сургуулиуд нь улсын сургуулиуд нь боломжгүй гэдэм билээ. Юу дандаа хятадаар байдаг. Тийм учраас тэгээд хувийн сургууль сонгохоос өөр сонголтгүй болсон. Тэгээд тэр дундаа Тамкан номер 1 бахаар нь сонгосон. Тэгээд ер нь анх ирчээд аюу их таалагдчихсан манай сургууль. Би ер нь сургуулийнхаа хувьд соёлын шоконд орж ирсэн юм байна. Тэгээд яасан гэсэн чинь нөгөө нэг одоо манай Монголд ч би нөгөө нэг 10 жилдээ хөгжим мужигтэйсэн. Тэгээд бас 1-р курстаас хөгжим мужигтэйсэн болохоор яг нөгөө адилхан газар, адилхан багш нар, адилхан ангийнхан тийм учраас ерөөсөө шинэ юм байхгүй. Тэгээд ер нь их сургууль ямар байдаг гэдгийг нэг тийм амар мэдрээгүй гэх юм уу. Тэгээд яг гадаад тэгээд 50-нд ирээд ингээд их сургуульд ирсэн чинь анх ирээд төрж исэн кампус дотор. Тэгээд манай кампус ч аюу том. Тэгээд анхчлаа хаашаа марах юм бол хаана юм болоо гэхээр аюу төөрөөл газар зураг аваад тэгээд манай сургууль чинь бараг 30 гаруй барилгатай. Тэгэл барилга нь ер нь их дандаа нэг өндөр барилгууд. Тийм болохоор аюу бараг нэг том дүүрэг юм биш үү гэж бараг аюу гайхширч ирсэн. Аюу баярлж ирсэн. Тэгэл ер нь манай сургуулийн ер нь бүх юм аюу таалагддаг байсан. Тэгэл
багш нар тэгэл сургуулийн орчин ангийнхан заах арга барил гэж бүх юм ер нь таалагдчихсан. Би яг 50-нд ирэхээс өмнө хүмүүс ингээл 51 аяг хөдөө байдаг. Сургуулиуд нь аяг хөдөө байдаг. Тэгээ баг 50 явж хэрэггүй штэ ингээггүй штэ гэдэг айгүйх сонсч байсан би. Тэгээд яг эсэргээрээ 50-нд ирээд үтсэн чинь эсэргээрээ бүр аяг гоё санагдчихсан байхгүй. Тэгээд яг чиний хувьд 50-нд ирэхийн өмнөх одоо 50-ны тухай төсөөлөл болон 50-нд ирсний дараах бодит байдал хоёр ямар ялгаа байсан бэ? За миний хувьд бол нэг амар ялгаа гараагүй. Гэтэ ер нь бол манай ах бүр ингээл 50 стой гоё бараг явааж юм яваа гэж бараг итгүүлсэн бүр хитрхи ингээд өндөр төсөөлөл ингээд тавиад өгсөн. Гэтэ яг хоо ирчээд бас нөгөө нэг бүх юм шин тэгэл аюу тийм соёлтой аюу тийм нөгөө нэг би 51 нөгөө хүмүүс хөвчин хятад гэж ойлгодод ч тийм хятадтай адилхан гэж ойлгодод. Гэсэн чинь миний болохоор илүү боловсрон соёлтой яг Японы соёлтой тийм аюу боловсон тэгээд сайхан сэтгэлтэй хүмүүсээсэн. Тийм учраас яг миний төсөөлөл бол нэг тийм хол зөрүүтэй бол байгаагүй. Тийм аюу ирээд аюу таалагдчихсан. За тэгвэл 50-нд ирээд нэг бүр хөөх гэтэл соёлын шоконд орж байсан уу? Яг ч тийм амар соёлын шок гэж зүгээр ингээд аюу олон гайхшруулсан зүйлс гарч ирсэн. За жишээ нь гэхэд баах ирээл нөгөө нэг би ингээд Монголч автобус нэгдээс очилдгүй штэ зүгээр ингээд хэлтэл ороод ингээд суудаг. Тэгсэн чинь 50-нд ирсэн чинь бүр автобусанд хүртэл очилдог. Ямар гайхаад хөөх заа тэгэл яг 50 чудаа уусаад автобусанд очирлоо сууж маа. Тэгэл бүх юмд аюу ихт дараатай. Тэгээд эмэгцэгтэй ингээд очилж мочж ингээд аюу тийм бие биед хүндэтгэлэн ханддаг нь аюу тийм гайхшмар зүйлээсэн. За хоёлаа сая нөгөө 50-ны засгийн газрын тэтгэлийн талаар бас нэг асуулт асуучих. Бакалавр, магистр, докторт бас өгдөг сарын стипендүүд нь бас өөр ялгаатай байдаг тийм. Бакалавр сарын стипенд хэдэн доллар өгдөг вэ? Бакалавр 15,000 доллар өгдөг. Сар болгон $50 тийм 50 насны болохоор монголоор бараг сая 500,000 орчим. Тийм тэгээд миний хувьд бол яг байр хоол тэгээд илүүдтэй юм да яг хангалттай хүрдэг. Тийм эмгтэй болохоор тэр юм тэгээд эд жоохон гэсэн багтсан хангалттай хүрчдэг. Тэгээд магистр доктор болохоор арай тэгээд нөгөө сар болгоны стипендээс гадна сургалтын төлбөрийн 3/2-ыг төлж өгдөг. Тийм одоо манай сургалтын төлбөр чинь семестрийн 60,000 хэр Монгол мөнгөөр 6 сая орчим. Тэнгууд 4 саяын төлж өгдөг гэсэн. Бид 2 сая өөр гаргасан. За анх дунгаж 50-нд ирэхэд бас шинэ газар ирж байгаа юм чинь бас тасгаад бас нэлийн цаг хугацаа орсон баг. Тэгвэл яг анх 50-нд ирэхэд ямар нэгэн хүндрэлтэй зүйлүүд тулгарч ирсэн үү? Бас эдгээрийг одоо яаж даван тулж ирсэн бэ? Яг амьдрах дээр танилцаад бол ямар нэгэн хүндрэл учирч байгаагүй яг л нөгөө манайх айгу олон жил байсан. Ахтай хамт амьдарч байсан болохоор яг ах маань их туслаад тэгээд тусаж дэмжиж ер нь хүндрэл гарч байгаагүй. Гэхдээ юу хамгийн хэцүү байсан бэ гэхээр нэг гэрээ санахад амар хэцүүсэн. Би чинь тэгээ яг гэрээсээ яг нэг амар аюу гэрсэг хүн болохоор тийм нэг олон дүүнертэй болохоор дүүнертайгаа ингээд амар ойр дотно гэрээхэн тэгээ аюу ойр дотно болохоор тэгээ гэрээ аюу санажсэн. Гэхдээ яхаа дөнгөж ирчээд бол яг нэг аим санаж байгаагүй маань нэг дөнгөж шинэ орчин шинэ хүмүүстэй уулзж байгаа тэндээ ингээд сатаараа тэгээ аюу хичээлтэй байсан болохоор тэрэндээ сатаар юусэн нэг тэгж аим санаж байгаагүй. Тэгтээ тэгээ явандаа удаад ирсэн чинь амар гэрээ санагдсан. Тэгээд тэгэл яхаа манай 50 чинь хайцсангуй бусад орныг бодвол нэг өвөл зуны амралтай хугацааны аягүй урт штэ. Нэг жил бараг 4 сар. Тийм учраас би тэгэл шалгалтаа дуусгаад шууд билет аваад яг маргааш нь бараг шууд Монголд сэтгүүлдэг. Тэнгуудаа тэгэл аягүй Монголд аягүй удаан амралтаараа байдаг гэсэн болохоор тэгээ бас аягүй гайгүй байсан. Гэрээ санахад хэцээсэн. Гэрээ санахад хэцээсэн тий. За сурхан манаас өмнө JET англиний сургуульд явж байсан тийм. Тэгээ бас TOEFL-ийн шалгалт өгчээсэн байгаа. За тэгвэл магадгүй манай үзэгчид донд одоо гадаад хэл сурах гад англи хэл сурах гад тийм. Одоо яаж сурахаа мэдэхгүй ч юм уу. Одоо юунаас эхлэхээ мэдэхгүй ч одоо үзэгчид байж магадгүй. За тэгвэл яг тэдгээр үзэгчид хандаж одоо англи хэл сурсан өөрийнхөө туршлагаас юм уу тийм өөрийнхөө одоо нэг аргачлалаас хуваалцвал. Нэг ч амар аргачлал хийх юм байхгүй л дээ. Гэхдээ ер нь бол би багаасаа англи хэл аягүй дуртайсан. Тэгээ ер нь миний англи хэл сурахад хамгийн гол хүчин зүйл болсон зүйлс бол миний сонирхол байсан юм гэж боддог. Сурах сонирхол, хүсэл сонирхол. Тэгээд ер нь бол багаас маань эхлээд нөгөө нэг манай ах дээрээ гээж ингээд өдөрт 5 үг цээжлүүлдэг ч юм уу нэг тийм байсан. Тэгээд бид хоёр хоорондоо өрсөлдөөд ч юм уу нэг илүү давж гарах гал нэг аюу тийм үгээ сайн цээжлдэг тийм байсан. Тэгээд тэрээс аюух нөлөөсөн юм болов гэж боддог. Тэгээд яг нэг 10 жилд маань англи хэлний зүгээр ингээ ерөнхий тийм суурь мэдлэг олох ингээд хичээлүүд ордог байсан. Тэгээд тэрэндээ бас аюу дуртай. Тэгэл аюу ингээ хүчин чармаалттай ингэ сурдаг байсан. Тэгээд
тэгж явж байгаа яг 10 жилээ төгсөөд тэгээд ялтч үнд ирэх болоод тэгээд нөө TOEFL шаардлага гарсан. Тэгээд нөгөө би гэхдээ ингээд 10 жил зөвхөн үнэхийн мэдлэг байгаа хэрнээ академик мэдлэг байхгүй. Яг англи хэлний тийм яг сургууль сурах академик мэдлэг байхгүй. Гэхдээ юуны төрөнд TOEFL өгөө нөгөө дүн мөнгө аваад сургуультай материалын явуулах шаардлагатай байсан учраас шууд TOEFL бэлтгэх сургууль суусан. Сургалтууд нь суусан. Тэгээд тэр нь аюу хэцүү санагдчихсэн. Гэхдээ нөгөө TOEFL чинь яг аргачлалтай шалгалт болохоор заавал нөгөө сургалтанд сууж бэлдэж шалгалтаа өгөх бол аюу хэцүү. Тэгээд юуны төрөнд тэгээд шалгалтаа бэлдэж өгчээсэн. Яг өгсөн. Тэг яг сургуулийн цаас оноо авчаадсан. Тэгээд дараа нөгөө надад 9 сар энд ирэх хүртэл 9 сар хүртэл хугацаа байсан учраас зүгээр суугаад яхаа үед JD академик advanced төвшний англи хэлний сургалтаас байсан. За TOEFL-д яг хэдэн сарын хугацаанд хөтөлсөн бэ? Яг сургалт маань 2 сарын хугацаанд байсан. 2 сарын хугацаанд сургалтнаас угаал тэгээд шууд шалгалт авчихсан. Зөв. За сорхон манаас багасаа хөгжим бүжгийн сургуульд явж байсан тийм. Тэгээд хөгжим бүжгийн хөгжмийн сургууль гэхэлэр хүмүүс одоо зөвхөн ингээл хөгжмөө ингээл ганц заагаал явдаг гэж ойлголттой. Миний хувьд бас тийм ойлголттой байсан. Тэгээд ер нь хөгжим бүжиг сурч байсан одоо тэр үеэс хаваалцал. За би бол хөгжим бүжигт бол 2005 онд орж ирсэн. Тэгээд 15 онд 10 жилээ төгсөжсэн. Тэгээд хэл хөгжмийн мэргэжлэр. За тэгээд 15 онд төгсөхдөө би дөнгөж 16 тайсан. Тийм учраас гадаадын сургуулиуд ч ихчлэн 18-аас дээш насны хүртэл авдаг шүү дээ. Тийм учраас би тэгээд зүгээр явж хахаар гээд сургуулийн бакалаврт орчихсон. Бас хэл хөгжмийн мэргэжлэрээ. Тэгээд бакалаврт ороод 1-р курсээ дуусгаад тэгээд 1 жил англи хэлний бэлдэж аваад ирчихсэн. За тэгээд хөгжим бүжигт сурж байгаа явцад бол айгу хүмүүс нөгөө нэг тэгэл зөвхөн хүчин сурдаг гэж ойлголттой. Тэгэл ер нь тийм ойлголттой хүмүүстэй айгу олон таардаг гэсэн. За тэгээд манай хөгжим бүжгийн хувьд болохоор ерөнхий эрдэм бол орно. Ерөнхий эрдэм аймаг нөгөө заах хэвээр нэг 4-5 цагаараа орсноос гадна бусад мэргэжлийн хичээлүүд давхар ордог. За манай хэл хөгжмийн хувьд болохоор багаас ингээд 1-р курс хүртэл ингээд давхар ямар хичээл орсон бэ гэхээр хэл хөгжмийн ансамбл, оркестр, за тэгээд хоршил, за тэгээд камерны, за тэгээд квартет, тэгээд нөгөө төгөлдөр давхар ордог. Тэгээд маш олон хичээлүүд бас мэргэжлийн хичээлүүд давхар ордог учраас тэр хичээлийн бус цагаар одоо хичээлийн өглөө ороод өдөр таардаг бол өдрөөс хойш орой хүртэл ч юм уу тэгж нэгээс тартад таардаг байсан. Тэгээд манайх бас сэтгүүлийн ангиас эхлээд нөгөө оркестрт суух хэрэгтэй гэдэг учраас оркестраас 3 дахь хагасанд ордог. Тэгээд хагасанд 3-аас 4 цаг ордог. Тэгээд ер нь бол ганц амралтын өдөртэй тэр бүтэн сайн байдаг байсан. Тэгээд ялангуяа манай утсан хөгжмийн тэнхим илүү хачаалттай гэдэг нь төвлөрөөсөө харьцуулбал тэгээд яагаад гэхээр нэг илүү олон давхар мэргэжлийн хичээлүүд ордог учраас тэгээд биднээс зөвхөн хичээлүүдтэй ороод зогсохгүй янз бүрийн тийм заавал тоглолтод ордог. Оркестраараа тэгээд тоглолтод орохоор ч нөгөө өдрийн бэлтгэлээс ахуулаад орой хүртэл ялангуяа оркестрийн нөгөө нэг яг номер нь хамгийн хойно сүртэй болохоор хамгийн хойно гардаг. Тэгээд одоо өглөөний өдрөөс эхлээл тэгэл орой дуусна байдаг ч юм аюул тийм тоглолтод явдаг гэсэн. Тэгээд ер нь бол жоо хачаал ихтэй. Гэхдээ 10 жил маань тэгээд хачаал ихтэй ч их аюул тийм дурсамжтай өнгөрсөн маш их баярлж авдаг. Тэгээд нөгөө нэг сургуультай байхдаа нөгөө яг тэрнийхээ үн цэнийг нэг мэддэг ч юм уу яг байхгүй болсныхаа дараа үн цэнийг мэддэг тэгэл би нөгөө сургуультай ингээд өчнөө олон жил ингээд байсан л угаасаа ийм байдаг ч юм уу тэгээд айгуу тийм энгийн юм шиг ойлгодог байсан. Тэгээд сургуулиасаа гараад энэ гэрээ сурч ирсэн чинь айгуу тийм үн цэнийг мэдэрсэн гэх юм уу. Тэгээд сургуулиас ханаал оркестр цогцож гоё ээжтэй ахид цох юмсаа ингээд мөрөөдөл бүр зүудэлж мэдлээ айгуу тийм байдаг байсан. Тэгээд ер нь бол сурах зүйл ихтэй тэгээд айгуу хүмүүжил олгодог гэх юм уу. Тийм нөгөө нэг багасаа ингээд завгүй ингээд байдаг учраас цаг заваа яаж зохицуулах талаар ингээд өөрөө цагийн менежменттэй тэгээд хувь хүний зөв зохион байгуулалттай орчтой юм гэж боддог. Зөв. Хийлийн англиэр зөвхөн хийлээ заах уу эсвэл давхар басны хөгжмийн одоо бүрэл заах уу? Тийм давхар заа нэг манай хэл чинь бас утсан хөгжмүүд ер нь бүгдээрээ нэг бэлэнжээл айлт контрбас хийлгээ бүгдээрээ нөгөө нэг ер нь хэрэгтэй тоглолт моглолтнууд ингээд янз бүрийн зохиол тоглохтой төлөвлөрөөртэй хамт тоглолдог байхгүй. Тийм учраас утсан хөгжмийн сурдаг хүүхдүүдэд заавал төлөвлөрөөр давхар заадаг. Төлөвлөрөөр бол 7 дугаар ангиас давхар заадаг. Тэгээ ер нь мэргэжлийн хичээл давхар дандаа ороод шалгалт аваад яваад юм гэсэн. Тэгээ бид нар чинь нөгөө зөвхөн ерөнхий эрдмийн шалгалтуудаас гадна мэргэжлийн шалгалтаа улиралд 4 удаа өгдөг. Нэг одоо нэг семестр 4 шалгалт өгдөг гэсэн.
Тэгэл тэрийгээ бэлтэн тавтан гэл аюу ер нь ачааллахтай байдаг. Тэгээд ялангуяа орчин хөгжмийн хүмүүс нөгөө нэг олон давхар хичээлүүд ордог учраас илүү ачаал. За. Би бас багасаа ингээд төгөлдөр хурц сурах аюу сонирхолтой. Тэгээд багтаа нэг хүүхдийн ордонд нэг шалгалт төгөлдөр урын анги шалгалт өгдөөс нэг сандаг байхгүй. Тэгээд тэрнээс хойш яг ямар нэг шалтгаан суулгаад яг үргэлжлүүлж явж чадаагүй. Тэгээд одоо ч гэсэн ер нь төгөлдөр уран сурах аюу сонирхолтой. Тэгээд миний бодлоор хүн бас ингээд ямар нэгэн спортын чиглэлээр бүр ингээд дагнаад тэрэнд аюу сайн болсон. Эсвэл ямар нэг хөгжмийн зэмсэг тоглоод бас аюу сайн болсон бол ер нь ирээдүйд ч аюу чухал хэрэгтэй гэж боддог. Тэгээд сорхон яг ирээдүйд одоо яг хөгжмийнхаа одоо энэ тал дээр үргэлжлүүлж ер нь явна гэж боддог. Ер нь анх бол сургуулиас гарахтаа ямар нэгэн тийм бодлого байсан. Зүгээр өөрөө ингээд хөгжмөө өргөжлүүлж өөрөө татаал өөрөө илүү сайжрал байх зорилготой байсан. Гэхдээ ер нь ирээдүйд юу тохиолдохыг мэдэхгүй, миний хүсэл сонирхлоос намайг хаашаа хөтлөхийг бас мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан нөгөө нэг манайхан 10 жилийн төгсгөөд нөгөө мэргэжлийн диплом олгодог. Одоо яг гоцлол хөгжимчин гэсэн диплом олохгүй ч гэсэн нөгөө найрал хөгжимчин гэсэн диплом олгосон. Тэгээ ер нь бол 10 жил төгссөн дипломоор оркестрийн найрал хөгжим суух боломжтой гэсэн үг. Хөгжимчнээр ажиллах боломжтой. Тийм учраас бас сайн яг мэдэхгүй байна. Тэгээд тэр талаар бол нэг бодсон төлөвлөсөн юм бол байна. За сорхон маань хөгжим мөж сурж байхдаа ямар тоглолтод хаашаа явж байсан бэ? Багштай ингээ аюух тэмцээн явуулсан олуулсан. Тэгээд хамгийн ихний тэмцээн маань 3 дугаар ангитай Орсын улаан өдөр явчихсан. Тэгээд тусгай байр эзлээд тэгээд тэр миний яг хамгийн анхны тэмцээн анхны гараа юуж байсан. Тэгээд дараа нэг олон улсын тэмцээн гэх юм бол Чех руу явж байсан, Франц руу явж байсан, Америк руу явж байсан. Тэгээд ер нь бол яг нөгөө нэг тэмцээн гэхээс илүү тэгэл аялал таар дэндүү тэгэл яг очсон нөгөө нэг эхний нэг 3 хоногт ч юм уу тэмцээн маань болоод дуусчдаг. Тэгээд юм цаашаа аялаад явдаг. Тэгээд тийм учраас нэг газар үзэл, юм үзэл, нүд тайлна гэдэг шиг тэгээд дээрээс нь олон улсын хүүхдүүд ямар чадвар чансаатай байна. Тэгээд ер нь ямар хуу ингээд хүчин чармаалттай байна. Тэгээд ямар хуу монголчууд ер нь тэдрэгтэй харьцуулбал хаана жагсаж байгаа гэдэг ер нь аюух сурч мэдж авч ирсэн. Тэгээд бас тэгжсэн маань илүү миний ингээд нөгөө харах үнцгийг өөрчлөх юм болов гэж боддог. Тийм олон улс руу ингээд тэмцээн яваад олон улсын хүүхдүүдтэй өрсөлдөөл тэгээд тэгэхээр нөгөө бас илүү сурах ингээд илүү хүчин чармаах хүсэл эрмэлзэлтэй болдог. Тийм тэрэнд маань аюух нөлөөлчихсөн. За ингээд сорхондоо өнөөдөр цаг зав гаргаж ирсэн маш их баярлалаа. Маш их баярлалаа. Дээрээс нь эхнийхээ дугаард оролцуулсан маш их баярлалаа. Хүндэтгэлтэй бас их гоё байлаа. За ингээд та бүхэн миний YouTube subscribe дарж минийс дараагийн дугаартай хамт байгаарай. Баяртай.